За сайн бацгаана уу та нартай өнөөдрийн мэндийг хүргэе. Номтой болог пэйжүүдийг дагдаг дагагч нартай тэргэл сартаа үдшийн мэндийг хүргэе. 5 сарын 12-нд өнөөдөр тэргэл сартаа үдш тохиож байна. За цэцгэн хэмээх нэртэй хаврын сар тохиож байгаатай холбогдуулан та нартай баг зэргийн зөвлөмж өгье гэж бодож байна. За ийм тэргэл сартаа үдш хүмүүс юу хийдэм бэ? Юу одоо хийвэл илүү дээр байдг вэ гэж хөвчлэн хүмүүс асуудаг. За ерөөсөө та 4 зүйлд анхаарчих. Эхнийхт нь баярлаж талархаж буюу талархлын бясалгал хийж болно. Хоёрт нь зорилгоо дуудаж төвлөрөн бясалгаж болно. Гуравт нь та нас арагсадтай хүндлэл үзүүлэн бүх одоо өөрийн ойр дотны эргэн тойрны нас арагсадтай эдээ будаадсаа тэд нартай залбирч мөргөөд хүндэтгэл үзүүлэн одоо хүндтгэлийн сэтгэлийн бясалгал хийж болно. За дөрөвт нь энергийн цэвэрлэгээ хийж болно. За яагаад вэ гэвэл энэ тэргэл сар гэдэг бол тэр чигтээ 70 томсор буюу сүнслэг энергийг хариуцдаг дэлхийн ертөнц рүү энэ тэргэл сартай өдрүүдэд маш их энерги ирчим ирдэг өдрүүд болж өнгөрдөг. За тийм учраас энерги багтаа байгаа хүмүүс бол нэлээд ингээд сэтгэл савлгаа, хуур бухимдал хөргөч гэдэг юм сэтгэлийн савлгаа үүсэт байдаг. Энерги өндөртэй байгаа хүмүүс бол уйлах ч юм уу, догтлох ч юм уу ингээд эргэн амьдралынхаа өнгөрснийг дурсах ч юм уу те иймэрхүү шинж тэмдэг буюу сэтгэлийн үйлчлэл мэдэрдэг. Яагаад вэ гэвэл хүн чинь угаасаа байгаль та тэр чигтэй холбоотой, нар сартай өдөр, бороотой шороотой өдөр ч гэдэг юм уу байгалийн үзэгдлүүд бид нартай шууд холбоотой байдаг учраас тэргэл сартай өдөр болгон сард энэ мөчлөгтэй өдрүүдэд бид нар бол ингээд энергийн нэгдэж ингээд цэвэрлэгээ хэрэг болдог тий. Хоёрт нь бидний энерги аягүй дээшээ доошоо савладаг янз бүрийн одоо үйлдэлүүд болдог. Тийм учраас энэ өдрүүддээ гоё ингээд өөрийнхөө гэртээ ариун орчин үүсгээд арч хөөж асаагаад замун гоё залбирал мөргөлийн жижигхэн өөрхөн тавган дээр лаа асаагаа залбираад зорилгоудаа тодорхойлж үчээд замун нас урагсадтай хүндлэл үзүүлээд ингээд өөрөө бие даагаад хийсэн ч болно. Замун багш тэгээ иймэрхүү одоо тэрэл сартай өдрүүдэд зориулан хийдэг. За тиймэрхүү группүүдэд ороод хамтдаа ирсэн ч болно. За манай номтой болог пэйжүүдс бол нууц групптэй бид бүхэн хамтдаа миний чиглүүлгээр явдаг. За гэхдээ энэ 2025 оны маань бүртгэл алившээ дууссан. Та энэ жил амжихгүй байлаа гэж бодоход дараа жилийн нууц группт орж болно. Хамгийн гол нь та номтой болгыг дагдаг бол өнөөдөр тэрэл сартай өдөр юм байна. Та энергийн цэвэрлэгээ юм уу, залбирал талархал юм уу, зорилгоо бичих юм уу, нас урагстай хүндлэл үзүүлж болох юм байна. Хэрхэн залбирч мөрхөө мэдэхгүй байгаа бол би залбирлын гол тавг гэж юу вэ гэдэг лайвыг саяхан хийсэн байгаа. Тэр лайвыг өнөөдөр амжиж үзээд оройн сайхан ажиллаад тарчаад өөртөө тухтай орчин үүсгэж жагаад тэр одоо дагуу чиглэлээр бас өөртөө зорилго тодорхойлон залбирэн бясалгаарай гэж та нартай сануулгыг хүссэн юм аа. За ингээд та нартай амжилт хүсье. Энэ гой гой өдрүүдээр энерги цэвэрлээд төслөө дуудаад өөрсдийгөө гой ингээд лаанд осонд орох ч юм уу те энергийн цэвэрлэгээний маш олон аргууд байгаа. Номтой болгын YouTube сувагна бүгдөө бичээстэй байгаа. Тэгэхээр та уншиж судалж аваад хийж болно. Эсвэл гой өөрийнхөө мэдрэмжээрээ ч хийсэн болно. За бүр одоо амжихгүй завгүй хүмүүс бас гэж байгаа тий. Тэдгээр хүмүүс маань бол ерөнхийдөө лаврын навчин дээр хүслээ бичээ цагаан амар шаргал өнгийн лаасаагаа түүнийгээ штагаад за өөртөө гой бясалгаад амьсгалаа урт аваад урт гаргаад бүх өнгөрсөнд басан таагүй зүйлүүдээ явуулж хэмээн бясалгаад бүх одоо ирээдүйд өөртөө одоо тохиолдож болох сайн сайхан зүйлүүдийг дуудаж байгаагаараа бясалгаж болно шүү. Тэгэхээр талархлын бясалгал, хайрын бясалгал, анахата хүрдний энерги идэвхжлийн бясалгал, энергийн цэвэрлэгээний бясалгал гэдэг эдгээр бясалгалууд бүгдөө ач холбогдлоо өгөх байгаа. Ингээд та нартай амжилт хүсье.